За сайн бацгаана. Энэ удаагийн бичлэг бол удирдгал бүлгийн 2 дугаар бичлэг болгон оруулж байна. За ямар нэг Forex сургалт бол мэдээж хэрэг Forex гэж юу юм бэ гэдэг асуултанд тавьж боловч хариулт өгөх шаардлагатай бахаа гэж боддог. Тэгээд Forex гэдэг маань бол Foreign Exchange гэсэн хоёр үгний эхний уюудыг авч холбоод Forex гэж нэрлсэн. За FX гэж тэмдэглэсэн байх тохиолдол бий. 4-ийн тоо тавиад X үсэг тавьж тэмдэглэсэн байх тохиолдол бий. Мөн зарим газар spot market гэж яриад байдаг. За энэ бол бас Forex гэдгийг хэлж байгаа юм. За Forex зах зээл гэдэг нь юу юм бэ гэхээр мэдээж та бүхэн бас миний номон дээрээс миний санаа бодлыг уншсан байгаа. Forex гэж та юу юм бэ гэдэг талаар. Тэгэхээр Forex гэдэг бол нэг орны валютыг одоо хөдөлж авахтаа нөгөө орны валютыг зөрүүлээд ингээд зардаг. Ингээд авах зарах хоёр үйлдэлийг нэг дор нэг цэг дээр зэрэг хийж болдог. Тэгээд тэр хоёр орны мөнгөний ханшны зөрүүгээс одоо ашиг олдог, эсвэл алдагдал хүлээдэг. Тэгээд энэ арилжааг одоо энэ электрон хэлбэрт шилжүүлсэн ийм одоо зах зээл. Тэгэхээр нэг орны мөнгийг хөдөлж авах, нөгөө орны мөнгийг зарах хэрэгцээ бол ерөөсөө л энэ амьдралын хэрэгцээ. Одоо та бүхэн миний номон дээр тэр Герман явж байгаа Америк хүний тухай уншсан байгаа. Хас миний нэг ярилцлаган дээр би бас ингэж хэлсэн байгаа. Монголчууд бид зүгээр солино гэд яриа сурцсан болохоос биш. Одоо жишээ нь бид урагшаа явлаа, төгрөгөө аваачаад юанаар солидог шүү дээ. Тэгэхээр төгрөгөө бид зарж байгаа, юан бид хөдөлтөд авч байгаа юм тийм ээ. Тэгээ эргэж ирээд ингээд буцаага солидог ч юм уу. За тийм учраас энэ хэрэгцээ гэдэг бол дэлхийд дээр үнэхээр асар том хэрэгцээ л дээ. Тийм учраас энэ зах зээл бас том байдгийг нэг шалтгаан нь байдаг баха гэж ингэж боддог. За дараагийн зурган дээр бол би юг тайлбарлахыг хүсэж байна вэ гэхээр энэ график миний номд орсон зураг. За 98 оноос эхлээд ингээд 3 жилийн хугацаатай 98 2001 4 7 10 он гээд 3 жилийн хугацаатай энэ зах зээл дээр нэг өдөрт эргэлдэж байгаа мөнгөний хэмжээ хэрхэн өсөж байсныг одоо энэ график харуулж байгаа. Ингээ 2010 он гэхэд 4 триллион доллар хүрж одоо эргэлдэж байжээ. За дараагийн зураг бол 2013 онд хийсэн зураг. За жишээ нь энэ ногоон өнгөтэй биднээс хамгийн сайн одоо мэдих Нью-Йоркийн хөрөнгийн бирж хоногт эргэлдэж байгаа мөнгө нь 22.4 биллион доллар байжээ. Тэгвэл энэ хугацаанд Forex market дээр эргэлдэж байгаа мөнгө 5 триллион доллар байжээ гэж. За энэ бол энэ зах зээл үнэхээр ямар том болж одоо өссөөр байгаа юм бэ гэдгийг одоо харуулах хангалттай зураг. Яагаад өсөж байгаа юм бэ гэхээр би түрүүн бас зогс хэлсэн энэ зах зээлийн шаардлага хэрэгцээ бол үнэхээр нэмэгдэж байгаа. За түүнээс гадна нь бол бас бизнесийн салбарынхан бол одоо энэ зах зээл дээр одоо их хэмжээний мөнгийг бас эргэлдүүлж бас их хэмжээний ашиг олж болж байгаа учраас хүмүүс энэ зах зээл рүү оршуулж байгаа гэдгийг одоо хэлэх хэрэгтэй баха гэж бодож байна. За дараагийн хэсэгт бол би та бүхэнд юуг тайлбарлаж хэлье гэж бодсон бэ гэхээр за миний нэг баримталж явдаг зарчим байдгийг. Бүр эхнээсээ л би энэ зарчмыг баримталж авсан. Одоо ч би баримталж авдаг. Энэ маань бол юу вэ гэхээр би хэнийг ч Forex арилжаа хий гэж ятгадаггүй. Хийж сурыг гэсэн хэнийг ч би бойл гэж хэлдэггүй. Нэг юм зарчим байдаг. Ягаад гэвэл Forex арилжаа одоо арилжаанд оролцогчдын дийлэнх хэсэг нь бол алдаж дуустдаг гэж одоо бид мэднэ, тийм ээ. Дараагийн зургийг үзвэл энэ тухай ярих болно. Тэгэхээр Forex арилжаа хий гэж хин нэг ятгах бол надад утгагүй санагддаг. Ягаад гэвэл тэр хүн ороод амжилттай явах алдах хоёрын альгээр нь одоо гарахыг бол би мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр
бол одоо алдчихад чамаас боллоо гэж хэлэх хүн бий. Хэр олон байх бол амжилт олцоод танаас боллоо гэж талархах хүн хэр олон байх бол, аль нь олон байх бол гэдгийг бас бодох асуудал юм аа. Тийм учраас энэ зарчмыг би та нарыг ч гэсэн бас баримталж явал зүгээр юм болоо гэж ингэж боддог. Зүгээр ер нь бол би жоохон маст хандчихсан одоо юм хийхийг бол боддог. За жишээлх юм бол энэ бол миний ном байгаа тийм ээ. Энд хэлэхэд Forex сургалт маань ч гэсэн одоо хэлж байгаа биш. Та бүхэн бол миний номыг өмнө нь уншсан баг. Одоо ч гэсэн энэ номыг маань бас уншаарай. Энэ ном маань бас одоо олон хүнд бас хэрэг болж ширээн дээр нь байж олон хүнд бас Forex зах зээл гэдгийг зөв ойлгоход тусалж байгаа. Явдалд би их баяртай байдаг. Яагаад би ингэж хэлж байна вэ гэхээр би олон хүнээс урам хайрлсан сайхан үгтэй юм мессежүүд, загтлууд, талархлууд хүлээж авсан. Өнөөдөр ч авсаар байна. За тэгэхээр сургалт бол аль хэдийн эхэлсэн шүү гэдгийг би та бүхэнд эндээс анхааруулж хэлэх гэсэн юм. Тэгээ миний энэ номч гэсэн бас ерөнхийдөө бол бас Forex арилжаа сонирхож байгаа хүмүүсүүд нэг уншаад үзэхэд бол илүүдэхгүй. Ер нь бол ямар бодолтой байх хэвээр, ямар болгоомжлууд байх хэвээр юм. Амжилт олохын тулд одоо яг ямар зүйлүүд дээр анхаарах хэвээр гэдэг юмнуудыг бас ярьж чадлаараа багтаасаа ингэж боддог. За сургалтанд сууснаар ямар үр дүн гарах юм бэ гэдэг асуудал их чухал. Тэгэхээр миний 2013 онд хийжсэн сургалтанд хэрэгжилжсэн зураг байгаа юм. Энэ зах зээлд оролцогчдын олонх нь буюу 90% нь алддаг. Одоо эрдээр нэмэх болчиход энэ алддаг. Энийг бол биднээс тэднэр гэж нэрлэе те. Тэднэр алддаг юм аа. За цөөнх буюу нэг 10% орчим хождог, амжилттай одоо арилжаа хийгээд явдаг. За энийг бол бид нар гэж нэрлэе. Тэгэхээр сургалтын маань одоо зорилго бол нүс олонхоос цөөнхөд шилжихэд орших юм байна гэж ингэж ойлгох хэрэгтэй. За өмнөх бичлэгэн дээр би зохис дурдаад өнгөрсөн юм бол хоёр талтай. Гаднаас миний өгч байгаа зүйлүүдийг дотроо сайн боловсруулаарай гэж хэлж байгаа юм. Тэгэхээр ер нь бол та олонхтой үлдэх үү, та цөөнх рүү шилжих үү гэдэг юм эцтэй танаас шалтгаална гэдгийг анхааруулж хэлж байна. За дараагийн нэг үзүүлэх зураг бол нэг юм зураг байгаа юм. За сургалтын өмнө таныг одоо та нэг иймэрхүү зураг зурж ирсэн бол тийм ээ. Одоо чарта хараад юм уу, эсвэл менежмент чинь, эсвэл сэтгэлгээ чинь ингээд ямар нэг юм чинь бол доо сайн болохгүй. Тийм учраас та энэ хүний зургийг хараад нэг сургалтын өмнө бол та нэг иймэрхүү зураг зурж авах байжээ гэж. Тэгвэл сургалтын дараа та энэ арай амьдралд нь ойртуулсан ийм тайхан зураг зурх юм байна гэж. Тэгэхээр энэ сургалтын дараа та бүхэн бол сайн зураач болж хувирхнаа шүү дээ. Юу хийхээ мэддэг, хизээ хийхээ мэддэг, юу харахаа мэддэг, тэрийг хараад яахаа мэддэг, тэ бүх юмыг л та мэддэг болсон байна гэж хэлж байна. За энэ нэг юм зураг байгаа. Би энийг бас үзүүлж та бүхэнд юм тайлбарлаж ярих гэж бодсон юм. За энэ зураг бол ингээд нүдэн анцсан ингээд нүдийн бооцсон ингээд баахан хараараасаа явж байгаа. Тэгэхээр би бас дөнгөж сая хэллээ. Та бүхэн сургалтын дараа юу хийх яахаа мэддэг өөрсдөө. Тэгээд тэн дээрээ үнэлж шийдвэрээ гаргаж байгаарэ гэж. Тэгэхээр ер нь хэнийг ч цохроор битгий даг гэсэн утгатай зураг энэ бол. Бүх зүйлийг өөрөө сур. Бүх зүйлийг өөрөө хийж үз.
өөрийнхөө гаргасан тооцоо, өөрийнхөө зурсан зураг, өөрийнхөө сэтгэлгээ бүх юмыг өөрийнх дээрээ дүгнэлт гаргаж ээж цаашаа яваарай. Тэрнээс за энэ мундаг хүн гэдэг байдлаар хэнийг сохроор битгий дагаарай. Яагад гэвэл та хүний хийж байгаа үйлдэлийг дагаж магадгүй. А дотроо юу бодож байгааг нь, юу сэтгэж байгааг нь та дагаж чадахгүй шүү дээ. Тэгэхээр бүх юмыг өөрийн болго, өөрийн дүгнэлтийг ав, өөрийн мэдрэмжийг ав, өөрийн үнэлэмжийг ав. Тэгээд өөрийн шийдвэрийг гаргаж яваарай гэж одоо анхааруулж хэлэх шаардлагатай юм байгаа энэ зах зээл дээр. За дараагийн нэг анхааруулах зүйл байгаа. За энэ бол Макаренко гэдэг хүний хэлсэн эрсдлээс айхан амжилтаас татгалзнаа гэсэн гэж байгаа. Жишээлх юм бол та өнөөдөр ямар нэг хэмжээнд бас эрсдэл хийцэн явж байгаа байхгүй тий. $350 төлөө сургалтанд орсон. 350-аас давсан юм сурвал хожино. За хоёрын хооронд юм сурах юм бол шатна гэсэн үг тийм ээ. Тэгэхээр эрсдэл хийж яана л гэсэн үг. Forex зах зээл ч гэсэн эрсдэлтэй зах зээл гэдгийг бол одоо хэлж байгаа. Энэ бол тийм хурдан баяжчдаг тийм зах зээл, тийм газар бол биш. Нийт Forex арилжаа хийх эсвэл ганцхан удаагийн арилжаа хийх ч байлаа гэсэн бид заавал эрсдлийг авдаг. Тэр эрсдлийг авахгүйгээр бид амжилт олох ямар ч боломж байхгүй. Жишээлх юм бол сагсан бөмбөг тоглож ийн гэж бодъё л да тий. Гэтэл би оруулах чадахгүй байх гэж бодоод шидэхгүй бол мэдээж оруулахгүй шүү дээ. Тэрнтэй л адилхан. Тэгэхээр бид эрсдлээс одоо айхгүйгээр авдаг байх хэрэгтэй. Харин тэр эрсдэл хаана байна? Тэр эрсдэл яавал бага байх вэ? Тэр эрсдлийг бид юуны төлөө авах вэ гэдгийг бодох хэрэгтэй. Жишээ нь $350 эрсдлийг $200 олохын төлөө хийх юм бол тэр утгагүй эрсдэл болно тийм ээ. $350-ыг $1000 олохын төлөө хийх юм бол тэр бол зөв эрсдэл болно. Тэгээд яг хаана энэ эрсдлийг хийх вэ гэдэг. Энийг бол сургалтын дээр бол нарийн зааж өгнө. Тийм учраас эрсдлээс айх хэрэггүй. Дэлхийн хамгийн шилдэг, хамгийн мундаг трейдер алддаг. Хамгийн мундаг систем алддаг. Алдна гэдэг бол ерөөсөө амжилтын суур, алдна гэдэг бол ерөөсөө биднээсийн Forex зах зээл дээр хийдэг ажлын 50% шүү дээ. За энийг бол маш сайн ойлгож авах хэрэгтэй. За энэ үгийг бас надад их таалагддаг. Жийжлээд авчаарай. Юм сурах зовлон гэдэг бол хэсгийн хугацааны. Харин мэдхгүй зовлон бол мөнхөд үргэлжилдэг гэж. Тэгэхээр би энийг бол бас Forex арилжаатай холбогдуулаад ингээд ойлгох гэдэг бол жишээлх юм бол миний энд та бүхэнд зааж өгөх арилжааны аргачлал та бүхэнд одоо өгж байгаа индикаторууд энэ бол харьцангуй мөнх ажил шүү. Энийг сурах хугацаа нь бол үнэхээр богинохон. Энд урт удаан хугацаа зарцуулах шаардлага байхгүй. Та бүхэн нэг сурна. Тэр бол амархан. Тэгээд тэр сурсан юм чинь харин нэг жилийн дараа өөрчлөгдчихдөг бол онцгүй тийм ээ. 2 жилийн дараа өөрчлөгдчихдөг бол бас онцгүй. Гэтэл энэ чарт за ямар ч байсан л бидний насанд урсна. Энэ moving average бидний насанд л урсна. Окей, энэ цэг бидний насанд л урсна. Тэгэхээр бол энэ хэсгийн хугацаанд сурж авсан юм а та харин бүх насаараа хэрэглэх боломжтой ийм зүйл байгаа шүү. Тийм учраас маш идэвхтэй өөрийгөө даачлаад өөрийгөө захираад сахилгааттай маш амжилттай сайн сураарай гэж зөвлөх байна. За энэ удаагийн бичлэгийг ингээд өндөрлөе. Ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.